Бид итгэлтэй байж Бурханаар сонгогддог. Бүгдээрээ 1-р Самуэль 16 дугаар бүлгийг нээгээрэй. 1-р ишлэл. Эзэн Самуэльд Израилийн хаан байхыг нь болиулж, миний үл хэрэгссэн Саулын хойноос хэдий болтол гашуудах юм бэ? Ивэртээ тос дүүргэн явахтун. Би чамайг Бэтлехемийн хүн Иссе рүү илгээе. Учир нь түүний хүүгүүдийн дундаас өөртөө би хааныг харан сонгосон билээ гэв. Харин Самуэль, би яаж явах вэ? Саул үүнийг сонсвол намайг алах болно гэв. Эзэн айлтгахдаа чи охин Беро авч эзэн тахил тахихаар ирлээ гэж хэлэхтэн. Нядлах тахилын эслэлд Иссег өргөтөн. Ингээд Бэтлехем хүн Иссе болон түүний хүүгүүдийг урснаар Бурханы хаан болгож сонгох хүнийг тослох Самуэлийн ажил өрнөдөг. Тэр Иссийн бүх хүүгүүдийг дуудаж, хэн нь Бурханы сонгосон хүү болохыг тодорхойлж байна. 6 дугаар ишлэл. Тэднийг орж ирэхэд Самуэль Илиабыг хараад, үнэхээр эзний тосолсон хүн өөрийнх нь өмнө байна гэж бодов. Самуэль том хүү Илиабыг хараад, энэ бол тослогдох ёстой хүн байх нь гэж боджээ. 7 дугаар ишлэл. Гэвч эзэн Самуэльд айлтан, түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг буухаар би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. Эзэн зүрхийг нь хардаг гэв. Зүрх сэтгэлд нь байгаа юуг хардаг гэсэн үг вэ? Итгэлийг нь хардаг юм. Хүмүүс нуруу туруу, зүс царай зэрэг гаднах төрхөөр нь дүгнэж болохч. Харин Бурханд бол тэдгээр нь сонголтын шалгуур биш. Тухайн хүний зүрх сэтгэлийг хардаг гэжээ. Зүрх сэтгэл дэх Бурханыг гэсэн итгэлийг нь Бурхан хардаг. 8 дугаар ишлэлээс цааш нь уншъя. Тэгэхэд Иссе Абинадабыг дуудан Самуэлийн урдуур явуулав. Самуэль эзэн энэ хүнийг ч мөн сонгоогүй байна гэж хэлв. Дараа нь Иссе Шаммаг урдуур нь явуулсан боловч Самуэль эзэн энэ хүнийг ч мөн сонгоогүй байна гэж хэлв. Ийхүү Иссе 7 хүүгүнээ Самуэлийн урдуур явуулсан боловч Самуэль Иссед эзэн эднийг сонгоогүй гэж хэлв. Самуэль Иссед хүүгүүд чинь бүгдээрээ энд байна уу гэхэд Иссе отхон хүүгүн минь үлдсэн. Тэр хонио хариулж байгаа л даа гэв. Тэгэхэд Самуэль Иссед хүн илгээж тэр хүүгүнийг авчрагтун. Тэр хүүгүнийг энд иртэл бид суухгүй гэж хэлв. Иссе хүн явуулж түүнийг авчруулав. Тэр бусдыгаа бодвол улаа бутарсан, сайхан нүдтэй, сайхан түрхтэй хүүгүн байв. Эзэн айлтгахдаа босож түүнийг тослогтун. Энэ тэр хүн мөн гэв. Тэгэхэд Самуэль тос дүүргэсэн еврей авч ах нарынх нь дунд түүнийг тослов. Тэр өдрөөс эхлэн эзний сүнс Давидын дээр буув. Бэтлехем дэх Иссийн 8 хүүгүүдээс баг хүү Давидыг Бурхан тослуулсан байна. Самуэль Илиаб ирээдүйн хаан болох боловсон хүчин байх нь гэж бодоод түүнийг тослохыг зорьсон боловч Бурхан тэр биш гэж хэлдэг. 2 дахь хүү Абинадабыг ч дуудсан. Тэр биш. Мөн 3 дахь хүү Шаммагч дуудав. Тэр биш. 7 хүүгүнийг бүгдийг нь Самуэлийн урдуур явуулсан боловч Бурхан бүгдээс нь татгалцдаг. Тэгвэл Бурхан яагаад тэднээс татгалцсан бэ гэсэн асуудлыг авч үзье. Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. Эзэн зүрхийг нь хардаг гэж айлтсан. Тэдний зүрх сэтгэлийг хараад Бурхан Давидыг итгэл болон бүх талаараа хаан болоход хамгийн тохиромжтой гэж үзэн сонгосон хэрэг.